Сайн бацгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэнд хүргэе. 2026 оны 8 сарын 1-ний хазархай мэдээллийг хүргэх гэж байна. Астро Золанд байна. За Тэнгэрийн зургийг харж байгаа бол энэ зүүн дэд болонд нь одоо бям гарагийг мань хшээж байгаа санжир гарагийн мань бэрэг тэмдэг нь харагдаж байна. Тэгээд өнөөдөр шиний 18 гэж одоо энэ дээр харагдаж байгаа байх гэж бодож байна тийм ээ. Та нар маань том дэлгэц дээр үзэж байгаа бол тэгээд өнөөдөр ээлтэй өнгө нь хар өнгө байна. Анхаарах ёстой жилтэнгүүд маань өхөр жилтэнгүүд бидний энерги сул хэсэг гуйны дотор хэсэг байгаа учраас цөмөр өнөөдөр гуяа зүсэхгүй хөндөхгүй те гуйд яргаа нэгэн байдлаар гимтчихсэн шархалчихсан байгаа бол нэлээд болгоомжтой байгаарай та шархаа битгий хөндөж улам гимтэгээрэй гэж зөвлөж байна. За тэгээд тэнгэрийн зургийг харж байгаа бол айгу сонирхолтой дүр зураг байгаад байгаа. Ингээ гурвалжин үссэн. За бидний дотор одоо нэг тэмцэл үүсгэж байгаа байхгүй юу одоо энэ өдөр өөрийгөө хоёр хувааж одоо цөмрөөр төсөөлнө гэсэн. За нэг талаас нь хар сар маань одоо энэ нумын ордноос дээшээгээ сур гариг буюу бидний хайрын бурхантай охины ордод байгаа хайрын бурхантайгаар сквер үүсгэж байгаа. За одоо энэ ногооноор гэрэлтэж байгаа харагдаж байгаа тий. За энэ юу гэж яах вэ гэхээр бид нэр энэ өдөр одоо өөртөө үннээр амьдрах юм уу? Эсвэл одоо бусдын төлөө бусдад одоо хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө өөрийгөө өөрчлөх юм уу гэдэг ингээд бидний дотоод ингээд тэмцэл мэдрэгдэж магадгүй. Нэг талаас нь энэ чинь ингээд бидний бодол, бидний итгэж явдаг үнэмшил одоо энэ Сагитариус одоо номын орд чинь тэгдэг байхгүй юу? Бидний бодол тийм үү? Бидний итгэл үнэмшил одоо ингээд яг өөрийнхөө үннийг хамгаалахыг хүсээд байна. Гэсэн чинь нөгөө талд нь байгаа энэ сур гараг чинь үгүй ээ би одоо бусдаар шүүмжлүүлмээргүй байна. Би бусдаар те одоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлмээр байна. Бусад хүмүүс намайг тэгэх ёстой гэдэг ийм хүлээлттэй байгаад гэдэг. Бусдын хүлээн зөвшөөрлийг алдахгүй төлөө хичээх гэдэг одоо энэ энергүүд өөр хоорондоо тэ чи юм уу би юм уу гэдээ одоо ингээд үзэлцээд одоо аль нэг нь ялнаа гэд байгаад байгаа байхгүй энэ дотор. Тэгэд хин ялахыг тухайн өдрийн бидний сонголтод шийдэн тийм ээ. Одоо үнэхээр өөрийнхөө төлөө амьдрах юм уу эсвэл одоо бусдын төлөө одоо өөрийгөө залах уу гэдэг чинь л байгаа даа гэсэн. За тэгээд энэ ингээд бидний дотор ингээд дотоод тэмцэл ингээд яваа байжсэн чи яасан гэсэн чинь дахиад нэг энерги орж ирсэн. Энэ ингээд Тэнгэрийн ван гараг маань тийм ээ. Эхрийн ордоос бидний сэтгэл хөдлөл буюу сартайгаа сарн буршаа дээрээс нь маш имзэг одоо загсны ордод байгаад энэ хоёрын сквертэй холбогдож байгаа учраас орчлон бидний одоо тав тухтай бүсийг эвдэж магадгүй. Биднийг одоо хуучин бидний сэтгэлгээний хил хязгаарыг эвдээд тэрийг нураах ямарваа нэгэн одоо нөхцөл байдал үүсэх боломжтой юм энерги холбоос ахгүй юу? Жишээ нь одоо гинтийн мэдээ ирнэ тийм үү? Тэр мэдээлэл нь бидээр таалагдахгүй тэр мэдээ нь бас таалагдахгүй шинэ мэдээлэлд ороод ирэнгүүт бид нэр хүлээж авч чадахгүй эсвэл бүр ингээд хин нэгний ганцхан үг хүртэл одоо бидний хорвоог харах үнцгийг ингээд бүрэн өөрчилж болох уу юм энерги байгаа даа. Тийм ус одоо цөмөрөө те өнөөдөр өөрчлөлтөөс битээ айгаарэ гэж зөвлөмөр байна. Хэдийгээр цөмөрөө өөрчлөлтөөс айхгүй байлаа ч гэсэн бидний амьдралд орж ирж байгаа шинэ зүйл болгон одоо зөв гэсэн юм ерөөсөй байхгүй тийм ээ. Хуучин зүйл одоо болгон одоо буруу гэж цөмөрөөс шүүж ерөөсөй болохгүй. Аль нь ч зөв аль нь ч буруу байх бүрэн боломжтой учраас цөмөрөө зөв буруугаа сайн нягтлах хэрэгтэй. Энэ бол бидний өөрсдөнгийн одоо ухамсарын хэрэг байхгүй юу. Тэгээд өнөөдрийн одоо энэ нэрчин одоо бидний хайр дурлал төдийгүй одоо сурж ирж байгаа. Яагаад гэхээр одоо нөгөө талд нь харж байгаа бол одоо хайр дурлалыг иргэшээж яадаг бидний одоо хайрын бурхан өшөө дээрс нэмэгтэй хүний энергийг иргэшээж яадаг сур гараг маань өөрөө эрэгтэй хүний төлөөлөх болох дайжин тэнгэртэйгээ бас одоо тий анхаар гэсэн энерги холбоостой холбогцоор байсаар байгаа. Тийм учраас одоо яг ингээд хайр дурлал төдийгүй тийм үү бидний бүр ингээд үнэт зүйл одоо тийм ээ одоо энэ бидний ихтгэл өнөмшил бидний бүр сүнслэг замнал өшөө дээрээс нь бүр багш шавийн барилга гэд бидний маш олон амьдралын салбарт ингээд одоо өөртөө үнэнч байх юм уу яах юм гэдэг одоо ийм энерги холбоос асуугаад байгаа ийм энерги холбоостой өдөр байгаад байна манайхаа. Сонирхолтой өдөр болох нэ. Тийм байгааз тэгээд энэ өдөр ялангуяа юуг анхааруулмаар байна уу гэхээр нэгэнт анхаарах зурхай учраас та бүхэн маань хаяа бодож магадгүй те дандаа л анхаар гэдэг ах ямар сони юм бэ гэд. Гэхдээ угаасаа сайхан зүйл болдгороо л болно өдөр болгон сайхан өдөр зүгээр анхаарах энерги гэж цөмөрөө байгаа гэдэг мэдэх учраас анхаарах энергиудээ л анхаарчээ. Тэгээд одоо цөмөрөө энэ өдөр буруу багшид мөнгө өгчих вэ гэдгийг бас анхааруулмаар байна. Шашны бизнест автчих вэ? Одоо сүнслэг ертөнцийн лөөвөрт өртчих вэ гэж бүр зориудаар бүр бүр анхааруулan хэлмээр байна. Сүнслэг ертөнц шашны бүлгэм одоо буруу шашин идэрч бүгдээрээ одоо энэ Сагитариус нум болон энэ хар сартайгаа шууд холбоотой энергиуд байхгүй юу? За тэгээд одоо ялангуяа энэ хар сар маань шүү ингээд холбогдсон гэдгийг мэдж байгаа учраас цөмөрөө хориотой зүйлд
одоо хошууд өрхий болгоомжтой бай, тийм үү? Одоо насны зөрүүтэй харилцаанд орохдоо бүр ингээд одоо ингээд жишээ авч ярьж байгаа шүү манайхаа. Нөхөртөө байж ээж одоо шашныхаа жишээчтэй тийм ээ. Одоо шашныхаа багшид одоо таалагдахын тулд тухайн хүнтэй харилцаанд орчих үе гэдэг утгаар нь одоо ингээд тайлбарлах юм бол арай төхөн ойлгох байх гэж бодож байна. Ойлгомжтойгаас тийм ээ. Тэгээд нэг бол ингээд би юу ч мэдэхгүй гэхвээ өөрийгөө дорд үзэхээс л одоо би ингээд хамгийн зөв нь гэж одоо ихэрт өөртөөс итгэчихвээ. Тэгээд тунгийн тааруулаарай гэж зөвлөж байна манайхаа. За, ийм сонирхолтой энерги холбоосууд байна да энэ өдөр. Тэгээд хамгийн сүүлд нь цөмөрөө энэ өдрийнхөө өгөн заслуудаа хамтдаа хийцгээе. Тэгээд гоё тайван гүнзгий амьсгал аваад гаргаад тэгээд чин зүрхнээсээ хамтдаа хэлцгээе. Эхлэе. Талархъя, талархъя, талархъя. Орчлон хорвоо тандаа талархъя. Дэлхийн ээжий таньдаа талархъя. Өнөөдөр би ухамсартай байна. Өнөөдөр би зөв замаа олж харна. Олж харах ухаантай байна. Би өнөөдөр тайван. Би өнөөдөр бэлэн. Би өнөөдөр өөрийгөө гээхгүй. Би бүгдтэй эвтэй гэхдээ өөрийгөө алдахгүй. За бараг өгнүүдээ бараг шууд ойлгосон байх гэж бодож байна тийм ээ. Манайхаа тайлбарлах шаардлагагүй одоо ийм өгөн засал маань байсан. За тэгээ бүгдээрэнд нь эрүүлийн хийх хүсье, амар амгалан хүсье. Астро солон байла. Баярлаа. Баяртай.